ирэл. Тэгэл ямар ч гэсэн энэ хоёр хүний хажууд ямар ч гэсэн нэг тийм гудаахгүй хүн шиг те. Ямар нэгэн байдлаар одоо юу гэх юм те. Өөрчлөлөл би яг нулимс бэлэн байж байна. Ер нь л тийм ууртай аюутай байгаагаа шууд ингээд гаргацдаг төрлийн хүн. Шууд илэрхийлждэг. Тэ нэг юм бас их өргөн хөмсгтэй байгаас тэ шууд хөмсг нь юм болоод тэ жоохон шууд илэрхийлдэг. За сайн байцгаана уу? Наав Цэдэн Дамбаа гэдэг одоо 31 настай их зүйч мэргэжилтэй юм байна. За намайг их бэлэг гэдэг. Одоо болохоор Debra Mongolia гэдэг дотор хувцсны брэнд үүсгэн байгуулагч. Ингээд Монголдо нэг жижиг үйлдвэрлэл явуулдаг. Тийм мэргэжил болохоор хүний нөөцийн менежер мэргэжилтэй. Мэдээж их найрна. Би найрагдана. Жир тийм үү? Мэдээж би найрна шүү дээ. Гүс. Ер нь яг танилцсан өдрийнхөө маргаашнаас утасны дугаар аваад тэгэл мессеж хичээл. Ер нь мессежээр их халамжилсан. Тэгээ ажил одоо тарахад ерөөсөө л ажлын гадаа ирээл хүргэж өгье гэд хэлсэн байдیں۔ Тэгээ ер нь тасралтгүй айгүй их тэгэж одоо хоёлаа завгүй ажилтаа болохоор тараад ингээд гэртнээ хүргэж өгье гэд айгүй хүргэж өгсөн ер нь бол. Тэгээ тэр баг маш их болцоо болсон баха. Дандаа ингээд хүргэж өгье гэж ажлын гадаа яг тарахад л бэж байдаг. За ер нь бол битээр 20 юу хавьж шодлоо 15 онд л ер нь яг ингээл гэр бүл болоод тэгээ ерөнхийдөө нэг тэгээд 16 онд хаа 16 онд анх тусдаа гарч исэн галгалымтаа асаагаад тусдаа гарч исэн юм байна. Одоо 8 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэр бол үнэхээр гоё мэдрэмж байсан. Тэгвэл манайх ерөнхийдөө бол эхэндээ би ч одоо хадминд амьдарч байгаа шүү дээ. Тэгээ хүүхд төрсөн жоохон байсан. Тэгээд хадминд амьдарч исэн. Тэгэл ерөнхийдөө нэг тустаад гарч ивэл хаан чамаг бол гал голомтоо асааж ивэл хамаа байхгүй гэдэг үндсэн дээрээс чи бүр юм нисгэд одоо энэ буйнтахаа хоёрт байр авч исэн. Тэгэл чи ямар ч тавилга байхгүй шүү дээ. Юу ч байхгүй. Тэгэл ганцхан хэвстэй өөр чин тэг галтгооны тавилгыг хийсэн гэсэн. Өөр юм ямар ч тавилга юм юу ч байхгүй. Нэг гудас авсан. Тэг нэг гудастай байсан нөгөө нэг хивс авангууд дагалдуулж нэг гуц өгöd. Тэр гудсан дээр яг ингээ гуруулаа ингээл яг хоёр өрөө байранд хивсээ дэвсэл дээр нэг гуцаа дэвсэл. Тэгэл өстө тэр бас гоё мэдрэмжээ юу нь бол яг тусдаа гарсан. Тийм бай. Тэр ер нь тэр өдөрлөө шууд ингээд санагдчихээн. Яг ингээ хивсээ дэлгээд гуцаа яг нэг ногоо ирийн гуц тэгээд гуцаа дэлгээд тэг яг гуруулаа ингээд яг л гал голомтой одоо бадраах гэдэг тэр утга учир нь яг тийм юм шиг ингээ одоо ингээд амар тод санагдчихээн. Шууд тэр өдрийн бид гурвын те юу шууд айгуу санагдчихээн. Тэгээ яараал ингээл хамгийн түрүүнд очиод ингээл өөр юу чгүй хэрнээ те. Тэгтээ бүр үнэхээр аз жаргалтай өдөр байжээ гэж. Өдрөөдөө. Тий. За яг охиноо төрснөөс төрөөл төрдөг өдрөл нэг яхан бодсон да. За одоо эн чи юу болчихж байгаа вэ? Би чи аа болчлоо. Тэ айлын ингээд охин хөхт ингээд аваа суучлаа. Одоо яг яах вүлээ л гэсэн бодол хамгийн анх орж ирэл. Тэгэл ямар ч байсан энэ хоёр хүний хажууд ямар ч гэсэн нэг тийм гудаахгүй хүн шиг те. Ямар нэгэн байдлаар одоо юу гэх юм те. Өөрчлөлөл би яг нулимс бэлэн байж байна. Өөрчлөлөө. Нөгөө нэг юу гэж тайлбарлал. Ямар ч амар гоё жаргалтай амьдруулнаа л гэсэн амар гоё тийм бодол орж ирж ирсэн юм гээд бол тэрнийхэн төлөө хичээх хэвээр. Тэгээ ямар ч гэсэн маш сайн хариуцлагатай аав ээж байх хэвээр гэдгийг бол энэ бол маш сайн авахарсан. Ер нь бол охин гэдгийг мэдээл баг гизэнд нь байхад мэдээл гэхдээ амар их баярлж ирсэн охинтой болж охинтой гэдэг. Ер нь бол ингээ гэр бүлийн хоёр эхнэр нөхөр гэдэг яг статус биш юм шиг санагдав. Яг нэг хамгийн сайн найз. Ер нь бол гал хам тий яг заримдаа ах юм шиг, заримдаа эгч юм шиг, дүү юм шиг тийм ингээд бүхий л одоо нөгөө статус шүү дээ. Аав юм шиг бас тий ээж юм шиг гэдэг шиг яг ингээд сайн найзууд
байхыг бас ингээд сүүлийн үед одоо нэг хичээгээд бас тийм болоод ирсэн чинь ямар их ингээд амар аз жаргалтай, ямар их ийм инээд дүүрэн хөгжилтэй, хөгжил хөөртэй тийм байгаа одоо нөгөө нэг ялгааг айгүй их сайн мэдэрсэн. Тэгэл одоо бид нар чинь нөгөө завгүй амьдрал донд хүүхдүүд цэцэрлэг, сургууль, ажил гэл ингээл өнгөрдөг шүү дээ. Аль болохоор ингээд хоёр биетэйгээ ингэж бид одоо нөгөө удаан ингээд хамт байж үерхэж байгаад хүүхдтэй болоогүй учраас одоо амьдралын явцдаа ингээд хоёр биетэй ингээд маш их тийм цаг гаргах одоо яг л тэр нэг юм сүүлийн үед бол бүр маш их мэдрээдтэй. Ингээ манай бол айгүй юм яриасыг бас хөгжилтэй тийм нэг хүн болохоор ингээд яг найзууд юм шигээр юм чөлөөтэй. Найзуудтайгаа байхдаа нэг өөр ч юм уу одоо нөгөө гэр бүл гэхээрээ бас нэг юм юмд ерөөсөй баригдахгүйгээр тэрийг бас маш сайн өгдөг зүйл нь аялал юм шиг санагдсан. Бас болцоо юм шиг санагдсан. Ойрхон байна уу, хот дотроо байна уу, хөдөө байна уу боломж байвал гадаад ч юм уу ингээд болцоо болон ингээ хоёр биендээ цаг зарцуулж чаад тэрнээс гадна өдөр тутмын амьдралдаа ч ихсэн амар юм юу болсон. Ээл нөгөө нэг өөрийг хариуцлага бас дандаа ингээл санхүү мөнгө ингээл амьдрал гээд нухлагтаад ингэхээс бас хажуугаар нэг найзууд уулзахаараа нэг байдаг штэ хөгжилтэй нэг асуудлуудаас нэг тиймэрхүү байдлаар бас амар юм болгоны хамтрагч яг найзууд шиг байдаг. Тийм ч бас одоо нөгөө яриа бас сонсоод хоёлаа бас тэгж тохирч бас хичээж байгаа. Яг ингээ найзууд шиг чөлөөтэй юм хөгжилтэй. Тэгэхээр ингээд асуудал бас айгүй бага. Тэгээд болж өгвөл бас дундаа ч ихсэн ингээд гоё хамтдаа байхдаа хамт байдаг найзуудтай бас болохоор бас айгүй гоё байдаг. Одоо нөхөр найзуудтайгаа нэг тусдаа би ингээд найзуудтайгаа тусдаа гэхээсээ илүү бас яг хамтдаа бас гэр бүлийн найзуудтай болох юм бол бас амар юм гоё одоо цаг хамтдаа чөлөөтэй байх тийм бүрддэг юм бэлээ. Тийм. Ийм гоё одоо нөгөө гал голомтой байгуулсан байгаа энэ голомтой үргэлжлүүлээд ингээд дандаа одоо хөгжүүлж, сайжруулж, хичээж цаашаа дандаа ингээд цэцэглүүлж гэдэг штеп. Тэгжил жоохыг одоо хүсэж гин. За амлаж гин гэж хэлэхэд бас тэгэл хичээнэ л гэж хэлнэ. Ер нь бол ихтэй юу? Манай ихнэр чи манай ээжтэй амар адилхан бохгүй юу? Царай зүсмэс ер нь бол ингээд байгаа байдал нь манай ээжтэй маш адилхан бохгүй юу? Одоо тэгээд хүмүүс ер нь асуудаг. Охин чинь танаа би чинь одоо хинэн танаа хүүхд юм бэ гэдэг тийм байдал. Ер нь бол тэрүүгээр бас амар татагдсан байж магадгүй баг. Хүмүүс ер нь айгүйх андуурддаг шүү дээ. Намаг яг охин юм уу гэдэг. Тэгээ одоо ер нь л тийм байдаг. Тэгээ одоо ээжтэйгээ ч гэсэн яг юм хадам гэсэн байхгүйгээр яг ээж охин шиг байдаг. Тэгээ айгүй адилхан гэж хүмүүс ч хэлдэг. Тэгээ манай хүн ч гэсэн яг энэ асуултанд би бас асууж штэ чи миний юунд болсон юм гээд. Тэгэхээр ер нь яг ингээл яг тийм тоочны ийм гэж яг хариулт хэлдэг байхгүй. Тэгээл яг одоо ээжтэй л амар бүх улам л адилхан болоод байна гэл тэгээд идэг. Тэр бол гэхдээ маш их нөлөөсөө ер нь бол амар манай ихнэр чи бүр манай ээжийн залуу зураг мөрөгтөө бүр ингээл бүр амар адилхан. Тэгээд ингээд заримдаа ингээл харж мараал ингээд зүгээр чимээгүй ажаал суугаад байгаа ингээд байгаа байдал зам төлөв мөлөв царай төрхмөрхөн ер нь бол ингээд би нэг жоох хүүхэд болчоод яг ингээд 5-6 настай хүүхэд болчоод нэг ээжийг хараа сууж байгаа юм шиг тийм мэдрэмж юус амар их авдаг. Тэр нь ч тэгээ надад амар гоё байдаг. Нэг ээжтэйгээ хамт байгаад байгаа юм шиг тийм мэдрэмж. Тэр нь бол маш гоё мэдрэмж. За тэгээд өдөө одоо 10-аад жилийн хугацаанд сайн тойдаа сайндж муудах үедээ муудаж та тэгэл маш одоо мэдээж баггүй хугацаа штэ. Энэ баггүй хугацаанд хамт байж миний ингээд хоёр сайхан өөр хүүхдийг төрүүлж өсгсөн хандаа маш их баярлаа. Хандаа хайртай шүү гэж хэлье. Гал голомтой асаая.